Энерги гэдэг нь гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч гэсэн бидний амьдралын бүх зүйлийг шийдэж, зохицуулж, өөртөө мэдээлэл агуулж байдаг гэрэл юм аа. Бидний биеийг тойрон хүрээлж байдаг энэ хамгаалтын бүрхүүл нь бидний өвөг дээдэс болон удам мөксөний маань сайн муу мэдээллийг хадгалж, дамжуулж байдаг. Энэ хамгаалтын бүрхүүл нь 7 давхаргаас бүрдэх ба давхарх бүр нь хүний хийсэн буруу, муу, бодол, сэтгэл, үйлдэлээс болж цоорч, нэмгэрч, сэвтэж байдаг. Ингэж сэвтэж, цоорч, нэмгэрсэн хамгаалтын бүрхүүл нь махан биеэ хамгаалах чадваргүй болсноор махан бие маань өвчлж, цаашлаад үхэлд хүрэх аюултай. Бүсгүй та манай энерги өсөх сургалтанд хамрагдаж энэ хамгаалтын бүрхүүлээ хэрхэн цэвэр ариун байлгах, хэрхэн яаж хамгаалах заавар зөвлөгөөг аваарай. Уг сургалтанд маань энэ хамгаалтын бүрхүүлийн ямар давхарга байдаг, хэрхэн яаж энэ хамгаалтын бүрхүүлээ цэвэрлж хамгаалах вэ гэдэг заавар зөвлөгөөг өгнө. Сургалтанд хамрагдахыг хүсвэл чатаар бүртгэлээ хэлгээрэй.